Та хүсхий хөр уука төмрийн хамт подкаст сонсож байна. Надаас нэг юм асуулт асуусан байгаа. Контент бүтээхийн алсын ач холбогдол нь юу байдаг вэ? Тиймээс өнөөдөр энэ асуултанд хариулахыг хүслээ. Контент бүтээхийн алсын ач холбогдол нь юу байдаг вэ? Хэрвээ та хувийнхаа брендийг бүтээх хүсэлтэй байгаа бол, хэрвээ та өөрийгөө бусдад болон зах зээл дээр таниулах хүсэлтэй байгаа бол, хэрвээ та өөрийгөө болон бизнесээ сурталчлах хүсэлтэй байгаа бол, эсвэл та бизнестэй түүнийгээ олон хүнд хүргэх хүсэлтэй байгаа бол, хэрвээ та сошиал медианууд дээр, Facebook дээр, Instagram дээр, Twitter дээр олон фолловерстой болох хүсэлтэй байгаа бол, хэрвээ та вебсайт руугаа трафик буюу олон хүн татах хүсэлтэй байгаа бол, таны вебсайт руу олон хүн ороосоо гэж бодож байгаа бол, хэрвээ та мэддэг чаддгаа бусадтай хуваалцах хүсэлтэй байгаа бол, хэрвээ та бусдын үн цэнийг дээшлүүлэхэд нь хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа бол, хэрвээ та бусдад тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байгаа бол, хэрвээ та өөрийн үзэл бодол дуу хоолойгоо бусдад түгээх хүсэлтэй байгаа бол, эсвэл таны гаргасан алдааг бусад битгий давтаасаа гэж бодоод тэр тухайгаа олон хүнд хүргэх хүсэлтэй байгаа бол, хэрвээ танд бусадтай хуваалцах ямар нэгэн үн цэнтэй зүйл байгаа бол, та өнөөдрөөс контент бүтээж эхлэх нь зүйтэй. Контент гэдэг нь цоо шин юм биш. Таны сошиал медиа дээр үзэж байгаа бүх төрлийн постууд, үүнд видео постууд орно, аудио постууд орно, нийтлэлүүд орно, зураг орно, инфографикууд орно, YouTube дээр үзэж байгаа бүх төрлийн бичлэгүүд орно, тийм ээ? Вебсайт дээр уншиж байгаа, үзэж байгаа, сонсож байгаа бүх мэдээллүүд, бүх информацуудыг контент гэж нэрлэж байгаа. Блог, влог, подкаст дээр байрлуулж байгаа мэдээллүүд бол бүгдээрээ контентууд. Мөн таны өөрийн постлж байгаа постууд чинь ч гэсэн, сошиал медиуд дээр постлоод байгаа тэр постууд чинь ч гэсэн бүгдээрээ контентэд орно. Контентыг хинч бүтээж болно. Тиймээс контент гэдэг нь цоо шин юм биш. Угаасаа байсан. Зүгээр англи нэр нь контент гэж ойлгож болно. CONTENT, контент. Миний хувьд бол би YouTube дээр видео контент оруулдаг, подкаст дээр аудио контент оруулдаг, вебсайт дээр нийтлэл хэлбэрээр контентууд оруулдаг, харин сошиал медианууд дээр зураг хэлбэрээр оруулах би дуртай. Тэгэхээр таны зорилго юу вэ? Та хувийнхаа брендийг бүтээх хүсэлтэй байна уу? Бизнесээ бүтээж цааш нь хөгжүүлэх хүсэлтэй байна уу? Та олон танигдахыг хүсэж байна уу? Та сошиал медианууд дээр олон фолловерстой болох хүсэлтэй байна уу, тийм ээ? Та үзэл бодол дуу хоолойгоо бусдад түгээх хүсэлтэй байна уу? Та бусдад туслах хүсэлтэй байна уу? Та алдаа гаргасан учраас түүнийг чинь бусад хүмүүс битгий давтаасаа гэж бодсон учраас туршлагаасаа хуваалцах хүсэлтэй байна уу? Яг таны зорилго юу вэ? Эхлээд тэр зорилгоо гаргах нь зүйтэй байх. Тэгээд тэр зорилгынхоо дагуу контент тасралтгүй бүтээж эхэлснээр та тэр зорилготоо хурдан хүрэх боломжтой. Миний хувьд бол яагаад анх контент бүтээж эхэлсэн бэ? Миний контент бүтээх зорилго юу байсан бэ гэвэл хувь хүний хөгжлийн тухай олон хүнд хүргэх зорилготой байсан. Өөрийгөө өөрчилснээр, тийм ээ, өөрийгөө цааш нь хөгжүүлснээр амьдралаа өөрчилж, амьдралаа сайхан болгох боломжтой байдаг юм шүү гэдгийг би олон хүнд түгээх хүсэлтэй байсан. Тийм ч учраас би видео контентууд бүтээж эхэлсэн, аудио контентууд, мөн нийтлэлүүд, тийм ээ, өөрийнхөө вебсайтаараа дамжуулаад нийтлэлүүд бичиж олон хүмүүстд хүргэж эхэлсэн л дээ. Тэгэхээр танаас асуух асуулт байна. Таны зорилго юу вэ? Тэгээд та ямар контент бүтээх дуртай вэ? За тэгэхээр контент бүтээхийн алсын ач холбогдол нь юу байдаг вэ гэдэг асуултанд хариулсан байх гэж найдаж байна. Хэрвээ танд асуулт байгаа бол info@ukatomrc.com руу бичээд асуугаарай. Мөн сошиал медианууд дээр, тийм ээ, Twitter дээр, Facebook дээр, Instagram дээр надтай холбоо барьж асуух асуултаа асууж болно. Тэгэхээр өдрөө сайхан өнгөрөөгөөрөө дараагийн дугаар хүртэл баяртай. Хүс хий хөр. Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилт